За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 24-ний өдөр байна. Гэтлэл номны 31-ээс 33 дугаар бүлгийг хүртэл уншихад бэлэн болсон байна. За 31 дугаар бүлгийг эхлээд уншийе. Мөнхийн эзэн Мойсед хэлэхдээ: Би Израильчүүдийн дотроос Юда өвгийн Хуур овогт өөрийн хүү Бицалийг сонгон авч, ертөнцийн эзэн би өөрийнхөө сүнсийг түүнд сэтгэл харамгүйгээр өгөөд, төрөл бүрийн гар урлалын ажилд мэдлэг чадвартай, мэрэгэн ухаантай, сэтгэн бодох, оюун бэлэгтэй болгосон билээ. Тиймээс тэр хүн алт мөнгө хүрлээр уран дарахны ажлыг ур ухаан зааж хийхдээ, эрдэнэсийн чулууг зас жандлах, суулгаж шигтгэх, модон сэлбэр хийхээс гадна бусад бүх төрлийн гар урлалын ажлыг хийж гүйцэтгэх болно. Үүнээс гадна би Израильчүүдийн дотроос дан өвгийн Ахисмахын Охолиабыг сонгон авч, түүний ажилд туслуулах болно. Миний тушаасан бүх ажлыг хийж гүйцэтгэх мэдлэг чадварыг би Израилийн бүх уран дарахчуудад өгсөн болоо. Тиймээс тэд надтай уулзах асар сүм, цагаатгах давтсан, бүхий гэрээний авдар, асар доторх бүх тавилга хэрэгсэл, талах өргөх ширээ болон түүн дээр тавих бүх хэрэгсэл, шижир алтан дэнлүү болон түүнтэй холбоотой бүх зүйлүүд, сан тавих ширээ, надад өргөл шатаах ширээ болон түүнтэй холбоотой бүх зүйлүүд, ариун тушаалтны хөл гарыг угаах төмпөнг суйртай нь хамт хийн. Сүмийн ариун тушаалтан Аарон болон түүний хүүгүүд нь ариун тушаалтны үүргийг гүйцэтгэхдээ, өмсч байх уур хийц сайтай ёслолын ариун өмсгөл хувцас, ёслолын тос болон сүмийн ариун газарт шатаах анхлан үнэрт сан, энэ бүхнийг яг миний хэлсэн дагуу ямар байвал зохихыг зааж өгсөн ёсоор минь чи тэднэр хийлгүүлэн гүйцэтгүүлэх хэрэгтэй гэв. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь: Израилийн ард түмэнд чи энэ үгийг хэлсгүй. Энэ бол мөнхийн эзний үг болоо. Миний тогтоож өгсөн ариун өдөр бол та нарыг өөрийн болгосон мөнхийн эзэн би хэн болохоо та нарт таниулахын тулд, өөрсөддөө чинь болон үр удам хойч үедээ чинь тогтоосон тэр гэрээний бэлэг тэмдэг болно. Энэ өдрийг цаг ямагт тэмдэглэж байгтун. Тэр бол мөнхийн эзэн миний ариун өдөр учраас түүнийг заавал надад зориулж байгтун. Тэр өдрийг бузарсан хүн цаазаар авахулах ёстой. Тэр өдрийг үл ойшон ажил хийсэн хүнийг миний хүн биш усанд тооцсон цаазалж байгтун. 7 хоногийн 6 өдөр ажиллаж байгтун. Харин 7 дахь өдөр бол мөнхийн эзэн надад зориулах ёстой ариун өдөр мөн. Тэр өдөр бол миний хувьд ариун өдөр учраас тэр өдөр ажил хийсэн хүн цаазаар авахулна. Тийм болохоор Израильчууд 7 хоногийн бямб гарагийн амралтыг миний тогтоосон мөнхийн эзний нэг заалт гэж үзээд, үеийн үед хүчин төгөлдөр мөрдөж байвал зохино. Мөнхийн эзэн би орчлон ертөнц, тэнгэр, дэлхийг 6 өдрийн дотор бүтээгээд 7 дахь өдөр нь амарсан учраас Израильчууд үүнийг дагаж мөрдөхдөө надтай үрдийн гэрээ тогтоосноо харах болно гэв. ертөнцийн эзэн ийхүү Синай уулан дээр Мойсетэй ярьж дуусаад 2 хавтгай чулуун дээр сийлэн бичсэн хуйлаа түүнд өгчээ. Мойсе удтал уулнаас бууж ирэхгүй байхыг Израильчууд хараад Аарон дээр бөөнөр ирж, Мойсе биднийг Египтээс дагуулж гаргаад одоо болохоор өөрөө хайчив. Юу болсныг нь ч мэдэх аргаалах. Тэгэхээр одоо бидэнд өмнөө тавиад үзэж харах бурхан хэрэгтэй байна. Тэр бурханыг одоо бидэнд хийж өгсөхгүй хэмээн шаардцгаав. Аарон тэгэхэд нь за та нар эхнэр хүүхдүүдийнхээ алтан эмгэнүүдийг тайлаад надад авчирч өгсгөө гэлээ. Израильчууд ч түүний хэлсэн ёсоор зүүж явсан алтан эмгэнүүдээ молтлон аваад Ааронд өгчээ. Аарон тэр бүгдийг нь бөөнд нь хайлуулж бухан бюроны алтан дүрс цутгуулан хийлгээд зас жанзлан сийлбэрлэв. Үүнийг харсан зарим хүн та минь Израильчууд минь, та бүхнийг Египтээс чөлөөлөн гаргасан бурхан чинь энэ байна шүү дээ гэцгэлээ.
Аарон үүнийг харснаа тэрхүү бухан Бэрооны өмнө өргөлийн ширээ засаад Израильчуудад зарлан тунхаглахдаа ингээд бүгдээрээ маргааш мөнхийн эзэн зориулсан их баярыг тэмдэглэцгээе гэжээ. Тийхүү маргааш нь Израильчууд өглөө эртлэн босоод шатаах өргөл, эвийн өргөл өргөцгөв. Үүний дараа тэд тэндээ суугаад найрлаж, наргин, ууж, идэн садарлан цэнгэж эхэлсэн байна. Яг тэр үед Синай уулан дээр байсан Мойсе мөнхийн эзэн хэлэхдээ "За чи одоо уулнаас буусгай. Египт нутгаас дагуулan гаргаж ирсэн хүмүүстээрээ одоо хурдан очисгой. Тэд миний заасан замаас хадуурч гараад өөрсдийгөө бузарлаж байна. Миний үгийг тэд өдөр түргэн умартаад алтаар зутгсан бухан Бэрооны дүрстэй бурхан хийж өмнө нь мөргөн өргөл өргөөд. Та минь ээ Израильчууд, та бүхнийг Египтээс чөлөөлөн гаргасан бурхан чинь энэ байна хэмээн ярьцгааж байна" гэв. Мөнхийн эзэн Мойсед цааш нь хэлэхдээ "Би тэр хүмүүсийг харлаа. Тэд бухын хүзүүнээс хатуу бөгөөд зүрх сэтгэлтэй этгээдүүд ажээ. Тийм учраас одоо би бүгдийг нь дуусгана. Би тэднийг уур хилэнгийн галаараа хуйхлан нэгэн дор бүгдийг нь устгаж хайна. Чи намайг хориглон зогсоох гэсний хэрэггүй шүү. Тэднийг устгачгаад би чиний удмаас нэгэн агуй их улс үндэстнийг бий болгоно" гэв. Гэтэл Мойсе мөнхийн эзэн ертөнцийн эзнээс гуйж говьшин "Мөнхийн эзэн минь ээ, агуй их хүч чадлаа харуулan байж, хүчрхэг гараараа хөтлөн байж, Египт нутгаас дагуулan гаргаж авчирсан хүмүүстэй та ийхүү хэлэгнэн урлаж, устгаж хаях хэрэг байна уу? Египтүүд үүнийг мэдвэл ээх өрх. Мөнхийн эзэн тэднийг ёрын муу зорилгоор манай нутгаас дагуулan гаргасан ажээ. Тэднийг эзгүй зилүүд ууланд аваачаад газрын хөрснөөс арчаад хаях гэсэн байжээ хэмээн ярилцах болно. Энэ үгийг тэднээс сонсох хэрэг байна уу? Та уур хилгэнэхээ зогсоод өөрийнхөө хүмүүсийг устган шидэх болснон дээр биш үү? Хизээ нэгэн цагт та Израильчууд бидний өвөг дээдэс болох өөрийн зарц Авраам, Исаак, Яаков нарт өөрийнхөө нэрээр андгаа тангараг тавин хэлэхдээ "Би чамайг огторгуйн удамд тоолж баршгүй олон үр удамтай болгоно. Би чиний тэр удмуудад амлаж хэлсэн газар нутгаа өгч мөнхийн өв хөрөнгөтэй болгоно" гэж хэлснээ санаачдаг гэв. Тэгэхэд нь мөнхийн эзэн өөрийнхөө хүмүүстийг устган шийдэх гэж байсан шийдвэрээ өөрчилжээ. Мойсе ертөнцийн эзний хуулийг сийлэн бичсэн 2 хавтгай чулыг гар дээрээ өргөөд Синай уулнаас доошлон бууж эхлэв. Хуулийг хавтгай чулуун дээр 10 үргүү сийлэн бичсэн байлаа. Тэрхүү хавтгай чулуу болон түүн дээр сийлэн бичсэн тушаал энэ бүхэн нь зөвхөн ертөнцийн эзний өөрийнх нь ажил байсан болоо. Йошуа Мойсег тосч аваад уулнаас хамт доошлон бууж явахдаа Израильчуудын хашгиралтыг Мойсед сонсоод Мойсе хэлсэн нь "Суурин айлаас их дуу чимээ сонсогдож байна. Тэнд тулалдаан болж байгаа юм биш үү" гэж. Гэтэл Мойсе "Үгүй ээ. Энэ бол ялалтын ухаа, ялагдлын орилооны аль нь ч биш байна. Зөвхөн чарлан дуулж буй хүмүүсийн чимээ л" гэв. Мойсе суурин айл руу улам дөхөж ирэхдээ бухан Бэрооны алтан дүрсний өмнө бүжиглэн цэнгэж буй хүмүүсийг харахтаа асар их урал ертөнцийн эзний хуулийг сээлсэн 2 хавтгай чулууг уулын бэл рүү хагшиджээ. Тэгээд нөгөө хүмүүс төр ирж цутгамал алтаар хийсэн бухан Бэрөөг нь гал руу шидэж хайлуулад үлдснийг нь галаас авч нунтаг үүрмэг болтол нь бодлаад ус руу хийж улмаар тэр усаа Израильчуудад уулгасан болно. Улмаараа Мойсе Ааронд хандаж хэлэхдээ "Энэ хүмүүсийг та юунд ийм хүнд ялд онгов? Ийм юм хийхдээ тултал чинь тэд таныг хэрхэн шахсан юм бэ" гэж. Аарон хариуд нь "Эзэнтэн минь, надад ингэтлээ бүү урлаач дээ. Энэ хүмүүс үргэлжил ёрын муу юм сэдэж байдгийг та өөрөө мэднэ шүү дээ. Тэд над дээр хурч ирээд биднийг дагуулan явах бурхан хийгээд өгсгүй. Египт нутгаас биднийг дагуулan гаргаж ирсэн тэр Мойсе чинь юу болсныг бид үнэндээ мэдэхгүй хэмээн шаардсан юм аа. Тэгэхэд нь би алтан гоёл чимгэлээ тайлаад аваад ирсгүй гэж хэлсэн билээ. Тэд ч надад авчираад өглөө. Би бүх алтыг гал руу хийхэд тэндээс ийм нэгэн дүрсэл өөрөө гараад ирсэн юм аа" гэж хэлв. Аароноос болоод Израильчууд тийхүү замаа алдан завхарч ертөнцийн эзнээр шийтгүүлвэл
Өстөн дайснууд нь үүнийг хараад элэг доог болгоно гэдгийг Мойсед мэдээд суурин айл руу орох зам дээр зогсож байгаа израилчуудад хандан "За мөнхийн эзний талд байгаа хүн байвал нааш гараад ирэхтэн" гэж. Тэгэхэд нь Лев овгийн үрсад Мойсегийн хамт зогсов. Мойсед тэдэнд хэлэхдээ мөнхийн эзэн израилчуудын өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн энэ үгийг хэлж байна. Та бүгд гартаа сэлэн бариад суурин айлын дундуур нэг захаас нь нөгөө зах руу хүртэл явж эр хүн бүр ах トゥ төрөл садан найз нөхдөө сэлэмдэн хөнөөсгөө гэж. Лев овгийнхан Мойсегийн хэлсэн ёсоор хөдөлж тэр өдөртөө 3,000 орчим хүнийг хөнөөн устгав. Мойсед тэдэнд хэлэхдээ өнөөдөр та нар үр хүүхэд ахан дүүсээ үл хайрлан байж хохирол амссан. Мөнхийн эзний төлөө тэднийг хөнөөн шийтгэхдээ өөрсдийгөө түүнд бүрэн өсөн өгсөн болохоор түүнээс ёроол хүртэх болно гэжээ. Маргааш нь Мойсе израилчуудад хэлэхдээ та нар үнэхээр хүнд гэм үйлдсэн. Ялд унжээ. Одоо би ууланд гараад мөнхийн эзний өмнө очие. Тэгээд гим хийсэн та нарыг би түүний таалал нийцүүлэх үз болох гэд үзье гэв. Тийхүү Мойсе ууланд гарч мөнхийн эзний өмнө очиод хэлсэн нь. Энэ хүмүүс таны өмнө асар их гим хийж өөрсдөө алтан бурхан үйлдсэн нь үнэн болоо. Харин одоо та тэдний гимийг цагаатгаж өгөөч. Эсвэл та намайг олон хүний золиос болгоод миний нэрийг өөрийнхөө бичсэн амьд хүмүүсийн нэрсэн жагсаалтаас хасаад хаяач гэв. Гэтэл мөнхийн эзэн Мойсед хэлэхдээ намайг эсэргүүцсэн гим хийсэн хүнийг л би хүмүүсийн нэрсийг жагсаалтаас хасаад хаяачтай гэв. Нэрсийн жагсаалтаас хасч байна. Харин одоо чи энэ хүмүүсийг миний амласан нутаг руу дагуулад явсгай. Би ёр бусын элчээ илгээн явах замыг чинь зааж өгөх болно. Тэгээд цаг нь болохоор би тэр хүмүүсийг гим хийснийхэн төлөө шийдэхээр өөрөө очих болно гэв. Аароноор алтан бурхан хийлгүүлээд шүтсэн тэр бүх хүмүүс хожим нь халдвар төвчөнд тусч тийхүү мөнхийн эзний шийтгэлийг аван нас барцгаажээ. За үргэлжлүүлээд 33 дахь бүлгийг уншъя. Дараа нь мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь за одоо эндээсээ хөдлөгдөв. Египт нутгаас дагуулan гаргасан тэр олон хүний аваад нэгэн цагт израилчууд та нарын өвөг дээд сулах Авраам, Исаак, Яаков нарт би тангаргалан хэлэхдээ чиний үр удамд өгнө хэмээн амлаж байсан тэр нутгийг зорин нүүсгүй. Би ёр усын элчээ илгэн та нарыг очихоос өмнө Хинан, Имор, Хит, Фериз, Хив, Ивус үндэстнүүдийг нутаг орноос нь хөөн зайлуулах болно. Одоо тийхүү та нар идээ цагаа балбурмаар бэлгсэн тэр нутгийг зорин гарсгав. Харин би та нарын дэргэд явахгүй. Учир нь гэвэл бухын хүзүүнээс ч хатуу бөгөөд зүрх сэтгэлдээ та нарын хамт би явбал замдаа шийтгэл оноо устгаж мэднэ. Би та нарын хажууд байх ёсгүй гэв. Израильчууд үүнийг сонсоод их сэтгэл готрон үүнийгээ харуулахын тулд гоёл чимгэллээж зүүхээ болжээ. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь энэ үгийг чи израильчуудад хэлсгүй. Та нар бол бухын хүзүүнээс ч хатуу бөгөөд зүрх сэтгэлдээ гэмт хүмүүс юм. Хэрэг би та нарын дэргэд агшин зуурал ойртох юм бол устдаж хаяхаас өөр аргагүй байдал орно. Тиймээс тэрхүү гэмт байдлаа хүдээн зөвшөөрж байгаа бол та нараа зүүж яваа гоёл чимгэллээ тайлан авсгай. Тэгээд та нарыг хэрхэхээ би өөрөө шийднэ гэв. Тийхүү израильчууд Сина буюу Хоряб уулын хажууд байсан цагаасаа хойш гоёл чимгэлэл зүүхээ болсон байна. Израильчууд энэ нутагт нүүдлэн очиод тэндээ буудлахаар шийдэн майхнаа барьцгааж эхлэхэд нь Мойсед тэдний байгаа хот хойлоос гадагш зайдуухан газарт нэгэн майхан босгоод мөнхийн эзэнд бараалгах майхан хэмээн нэрлэжээ. Мөнхийн эзнээс зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс бүгд хот хойлын гадна барьсан тэрхүү майхан руу очдог болов. Тийхүү Мойсе хот хойлоос гадагш гараад өнөөх майхныг чиглэн явхад хүн бүр босоод майхныхаа үүдэн зогсон Мойсег майхан руу очлон хар зогсдог байлаа. Мойсег майхны үүдээр оронгууд майхны үүдэн дээр үүлэн баган буун ирж улмаар мөнхийн эзэн өөрөө Мойсетэй ярьж эхэлдэг байжээ. Тэрхүү үүлэн баган өнөөх майхны үүдэн дээр буюу эрэгтэн
Майхныхаа үүдэн зогсож хүн бүр үүнийг хараад мөнхийн эзнийг хүндэтгэн өвдөг сүгддэг байсан болоо. Хүн дотны амттайгаа нүүр учран ярилцахын адилаар мөнхийн эзэн ийхүү Мойсетой нүүр тулан ярьдаг байв. Мөнхийн эзэнтэй ярьсныхаа дараа Мойсе хот айлын зүг буцаад явхад түүний туслагч залуу Нууны Йошуа майхныг сахин үлддэг байлаа. Таны хэлсэн дагуу би энэ олон хүнийг дагуулan явсаар амарсан тэр нутагт нь явчих хэрэгтэй байна. Гэвч хэн надтай хамт явахыг та тодорхой хэлээгүй болсон. Та надад хэлэхдээ би чамааг нэр зан дуудсан. Чи миний сэтгэлд нийцэж байна гэсэн билээ. Харин одоо танаас хүсч гуйх зүйл надад байна. Хэрэв миний бие үнэхээр таны талд нийцдэг бол та надад өөрийнхөө замыг зааж өгнө. Тэгвэл би таныг улам илүү таньж мэдэн танд улам илүү таалагдах болно. Энэ олон хүн бол таны онцгойлон сонгож авсан ард түмэн гэдгийг та санаач гэжээ. Мөнхийн эзэн тэгэхэд нь Мойсед хэлэхдээ би чиний хажууд байж амар тайвныг өгч байх болно гэлээ. Мойсе хариуд нь хэрэв та миний хажууд явахгүй юм бол биднийг эндээс бүү явуулаач те. Хэрэв та бидний хажууд явахгүй юм бол миний бие ч гэсэн таны энэ хүмүүс ч гэсэн таалалтаа нийцэж байгаа эсхийг хэн хэлж чадах вэ? Энэ бол таны ард түмэн гэдгийг хэн мэдэж чадах вэ? Та бидний хамгийн байхгүй юм бол миний бие ч гэсэн таны онцгойлон сонгож авсан ард түмэн ч гэсэн энэ дэлхийн бусад үндэстнээс юугаараа ялгаатай харагдах юм бэ гэж. Мөнхийн эзэн түүнд хэлэхдээ би чамайг нэр зан дуудсан бөгөөд чи миний таалалд нийцдэг нь үнэн болно. Тийм учраас би чиний гуйсан зүйлийг биелүүлж өгнө гэж тэгэхэд нь Мойсе. Та надад яруу алдраа харуулаач те хэмээн мөнхийн эзэн хэлэхдээ тэгвэл би чамд инэрл хайраа харуулах мөн чанараа мөнхийн эзэн гэдэг нэрээрээ тунхаглахуул. Хайрлна гэсэн хүнээ би хайрлна, өршөөнө гэсэн хүнээ би өршөөнө. Харин чи надтай нүүр тулан уулзаж болох хүн учир гэвэл намайг нэгэнд харсан хүн амьд үлдэх ёсгүй юм гэлээ. Мөнхийн эзэн түүнд хэлэхдээ за харав тэрүүхэнд нэг хадан зохио байна. Чи тэнд очиод зогсогдов. Тэр хаваараа би яруу алдраа гайхуулан өнгөрөхдөө чамайг хадны ангалд оруулаад гаднаас нь таглах болно. Тийхүү явж өнгөрөөд таглааг явхад минь чи намайг зөвхөн араас минь л харна. Харин миний өдөөс чи хизээж нүүр тулан харахгүй гэв.